Гэмт хэрэгээс үүдэн эрхэн зөрчигдсөн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурал өнөөдөр боллоо. Хорооны даргаыг аймгийн засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 01А дороб 32 тоо захирамжаар шинжилсэн байна. Захирамжийн дагуу хорооны даргаар аймгийн засаг даргын орлогч Төвшинбат ажиллаж эхэлсэн бөгөөд шинээр гишүүд нэмэгдэн нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй болсон байна. Мөн шинжилсэн журмаа өнөөдрийн хурлаар танилцууллаа. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хяналтанд 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 119 хүүхэд, 2021 онд 83 хүүхэд, 2022 оны 1-р улирлын байдлаар 42 хүүхэд нийтдээ 293 хүүхэд хууль зүйн хорооны үйлчилгээнд хамрагдсан байна. Өнгөрсөн онд тус хороо нэг удаа хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталж, үйл ажиллагаанд нийтдээ 5 гаруй сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас зарцуулсан байна. Хорооны хяналтанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хохирогч, гэрс, сэжигтэн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн зэрэг нийт 64 хүүхэд байдаг. 2021 оны эхний хагас жилд 64 хүүхэд үйлчилгээ авснаас шийдвэрлэгдсэн 52, хяналтанд 12, кейс шийдвэрлэлт 81.25% хувьтай байгаа талаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга амгалан мэдээллээ. Харин 2022 онд ямар ажил хийж байгаа талаар яг нөгөө хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд үйлчлүүлсэн хүүхдүүдэд үйлчлэгээ үзүүлэх ийм одоо журамтай. За энэ жилийн үед бол хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд бол 43 хүүхэд бол байгаа. Энэ хүүхдүүдэд бол цаашд бол хэрхэн ажиллах тал дээр бол тус бүрдэн төлөвлөгөө боловсруулах ажиллах хэрэгтэй. Харин энэ оны 1-р улирлын байдлаар хууль зүйн хорооны хяналтанд 42 хүүхэд бүртгэгдэн түүнээс хохирогч 12 хүүхдийн кейсийг хамтарсан багт альбом бичгээр мэдээлэл хүргэн нийгмийн ажилтны мэдээллийн санд оруулж хувийн хэрэг нээж хүүхэд гэр бүлийг дэмжих үйлчилгээнд хамруулан хяналт тавин эргэх холбоотой ажиллаж байгаа юм байна.